Энэ цагийн мэд хүргэе үзэгчдээ амар тайван өргөө нийслэлдээ аж түрх цаг үеийг хөндөж тоон тойм хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Гэхдээ та бүхнийг айлгаж түгшээх гэмт хэрэг осол аваарын тухай энд өгүүлэхгүй. Статистик мэдэн дээр тулгуурлаж гэмт хэрэг болоод осол аваар гамшигын бууруулж амар тайван амьдрах ямар боломж байд вэ? Энэний төлөө бидэнд юу хэрэгтэй байна вэ гэдгийг бид статистик тоондоор тулгуурлаж та бүхэн дүгнэлт хийх боломжийг олгож байна. За учрыг одоо үзүүлэх тооноос дүгнэлт хийж үзээрэй үзэгчдээ. Энэ жилийн эхний 7 сард 8920 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулаад үзэх юм бол 21%-аар өсжээ. 1550 гэмт хэрэг нэмэгдэж бүртгэгджээ гэсэн үг. Гэмт хэргийн илрүүлэлт 53% байгаа нь өмнөх оны эхний 7 сартай харьцуулаад үзэх юм бол 4%-аар доогуур байгаа юм. Гэмт хэргийн уршгаар 3150 хүн гэмтэж осолдож 9% нь буюу 280 хүн амнасаа алджээ. Бас гэмт хэрэгээс болж ард иргэдэд 39 тэрбум төгрөгийн хохирол учирсныг төр 26%-ийг нь буюу 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж барагдуулсан байна. Түүнчлэн бүртгэгдсэн гэмт хэргийн 31%-ийг хулгайн гэмт хэрэг, 27%-ийг хүний эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, 9%-ийг танхаан гэмт хэрэг, 7%-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг хэрэг эзэлж байгаа бол 6%-ийг заллин, 4%-ийг дээрмийн хэрэг эзэлсэн байдалтай бүртгэгджээ. Гэмт хэрэгт холбогдсон с жигтэн ялдагдагчдын тоо 6800 болсон байна. За 2012 оны мөн үетэй харьцуулаад үзэх юм бол 9% буюу 570 хүнээр өссөн байна. Нийт хэрэгт холбогдсон с жигтэн ялдагдагчдын эхний 7 сартай харьцуулж үзэхэд 1000 гаруй гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн. 24% буюу 1600 гадна согтуугаар үйлдсэн. За 4% буюу 277 урд нь ямар нэгэн ял шийтгэл хүлээж байсан этгээдүүд байсан байна. За с жигтэн ялдагдагчдын 5.5% буюу 370 хүүхэд, 17% буюу 1170 эмэгтэй хүн байжээ. Жүүлэгдэж байгаа тоог та бүхэнд үргэлжлүүлэн хэлэх юм бол харин буурсан байдалтай байна. 2013 оны эхний 7 сард 36 мянган хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4% буюу 1500 хүнээр буурсан байгаа юм а. Тэгэхээр магадгүй сүү өргөж амьдрах иргэдийн тоо нэмэгдсэн бололтой. Эхний 7 сарын байдлыг дүгнээд нийслэлийн гэмт хэрэгтэй тэмцэж урдчилсан сэргийж байдаг байцаагчийн тайлбараар та бүхэн тоон хөтөлбөрөөр үргэлжлүүлье. Эхний 7 сарын байдлаар цагдаагийн бие бүрэлдэхүүн ямар бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ямар зохион байгуулалтаар өмнөх жилүүдийг утвал өөр байдалтайгаар ажиллаж байна вэ гэдгийг мэргэжлийн хүний яриагаар үзүүлье. Цагдаагийн албан нийслэлийн цагдаагийн харьяа газар хэлтсэн байгууллагууд маань гэмт хэргийг илрүүлж тасан зогсоох урьдчилан чиглэлээр бол нэгдсэн болсон эсгэгчсэн арга хэмжээнүүдийг бол зохион байгуулж ажиллаж байгаа. За мөн эргүү шалгалтын ажлуудаа бас зөв оновчтой зохион байгуулах чиглэл дээр бол ажиллаж байгаа. Мөн гэмт хэргийг илрүүлэх мэдээлэл авах чиглэл дээр бол иргэдтэйгээ бас хамтарч ажиллаж байгаа. Тэгээд иргэд маань бол гэмт хэргийн талаарх мэдээллийг мэдсэн даруйдаа өртөж хөрснөд бол цагдаагийн болгон нэн дээр мэдэгдэж бас гэмт хэргийг илрүүлэх чиглэл дээр бол хамтарч ажиллах шаардлагатай байгаа гэдэг бол нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байгаа. Тэртээ хэдэн 10 жилийн өмнө шөнө намуухан Улаанбаатар хот гэж дуулдаг байсан бол одоо айдастай гэж муулдаг, цуулдаг болж зарагчгүй юм ачааллаас 2 дахин давчаад байгаа хөл хөдөлгөөнтэй газар хүн хүнээс айх цагт авааччаад байгаа юм. Тоо мэдээлэл галт төмрийн асуудлаар өргөжлүүлье. Нийслэл хотод 2013 оны эхний 7 сард гэхэд 1800 галт төмөр гарсны 4 ой төмрийн гал байсан байна. Үүнд төрийн өмчийн 570, хувийн өмчийн 1000 гаруй, хувийн аж ахуй нэгж байгууллагын өмчийн гээд 140 объект бас хамтын болоод гадаад улсын өмчийн 1 объект гал төмөрт автаж 4 тэрбум 400 сая төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн гал төмөрт 960 гэр, за орон сууц гэх юм бол 600, барилга байгууламж, тоног төхөөрөмж гээд бас 100 гаруй автомашин техник, за яг ийм тооны буюу 100 гаруй малын хашаа сарвч бусад төрлийн 1 объект өртөж галын дүл өөдөө олжээ. Эмгэнэлтэй байдал нь гэх юм бол гал төмрийн уршгаар 20 хүн амнасаа алдсан байна. Энэ гал төмөрт амнасаа алдсан хүмүүсийн 8 хүүхэд байсан нь харамсалтай. Бас 30 хүн түлэгдэж гэмтжээ. Энэ бүхэнтэй тэмцэж байдаг онцгой байдлынхан гал сөнөөгчд гал төмрийн энэ аюулаас 777 хүн, 160 байшин, барилга гээд 8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг аварсан байгаа юм. Гал төмрийг тоогийн дүүргээр нь аваад үзэх юм бол 21% буюу хамгийн их 380 тохиолдол нь Баян зүрх дүүрэгт гарсан байна.
За галт төмрийн 20% буюу 350 тохиолдол нь сонгон хайрханд үүрэгт, 16% нь буюу 290 галт төмөр Баянгол дүүрэгт гарсан байна. 15% буюу 280 галт төмөр Чингэлтэй дүүрэгт гарсан. 14% буюу 247 Сүхбаатар дүүрэгт, 9% буюу 170 Хаан уул дүүрэгт, за 3% буюу 53 галт төмөр Налаах дүүрэгт гарчээ. Харин хамгийн бага буюу 1% нь болох 19 галт төмөр Багнуур дүүрэгт амьдарч байгаа иргэдийн дунд галт төмөр гарсан байдалтай байна. Тэгэхээр Баханга хамгийн бага галт төмөр гарсан ийм дүүрэг гэж бүртгэгдэж байна. За эндээс дүгнээд үсэх юм бол хүн ам шигүү суурьсан дүүрэгт элдв хэрэг болоод галт төмөр гарах нь элбэг байгаа юм. Галт төмрийг гарсан шалтгаанаар нь авч үзэх юм бол цахилгаанаас болж 344, санамсаргүй байдлаас болж хамгийн их буюу 1200, санаатай үйлдэлээр 9 галт төмөр гарсан гэж бүртгэгдсэн байна. Шалтгаан тогтоогдоогүй 180 галт төмөр байна. Шалтгаан тогтоогдоогүй гэдэг та бүхэн бас гадарлаж байгаа бах. Ой хээрийн болоод хөдөө гардаг галт төмрүүд ихэвчлэн иргэдийн санамсаргүй үйлдэлээс болдог учраас үүнийг бас шалтгааныг нь тогтооход бас бэрхшээлтэй байдаг. За бусад шалтгаанаар гэх юм бол 53 галт төмөр гарсан байгаа юм. Санамсаргүй байдал болоод цахилгааны асуудлаас болж галт төмөр их байгааг хэрэгэд та бид ботгол асуудал. Ялангуяа барилгын цахилгааны аюулгүй байдлыг хяндаг шалгадаг төрийн байгууллагуудын хараа хяналт чанга байхгүй бол горьгүй гэдэг нь олон жишээгээр харагдаж байгаа юм. Нийслэлийн онцгой байдлын газраас гихтэл 2013 оны эхний 7 сард 66 барилгын зураг төсөл ашиглалтанд хүлээн авч байгаа 93 барилгад хяналт тавьж ажилласан байна. Бас 27 мянган айл өрх, 6 мянган объектэд үзлэг шалгалт хийж 36 мянган галын зөрчил илрүүлж 160 байгууллагын үйл ажиллагааг зогсоож байгууллага албан тушаалтан иргэнд 1300 гаруй заавал биелүүлэх ёстой албан шаардлага хөргүүлж 2000 гаруй мэдээлэл хөргүүлж 27 сая төгрөгийн торгуул ноогдуулсан байх юм а. Энэ бол бас урдсан сэргийлсэн байдал. За ямар угааг эхний 7 сараар харуулсан тоо юм. Гамшигын байдал өмнөх оны эхний 7 сарын байдалтай харьцуулж үзэх юм бол бараг 2 дахин нэмэгдчихэд байна. Тодорхой сэрүүлж хэлэх юм бол нийслэл хотын нутаг дэвсгэрт гарсан 370 гамшиг бүртгэгдснээс өмнөх оны мөн үетэй харьцуулаад үзэх юм бол 1.7 дахин их байгаа юм. Учирсан гамшигын 5% буюу 18 улс цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл. За бас дийлэнхэн буюу 95% нь 354 нь бол хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна. Хүний үйл ажиллагаатай холбоотой барилгын осол 3% буюу ТГ 8%-ийг эзэлсэн байна. Тэгэхээр үйлдвэрийн осол бас ийм хэмжээтэй байна. Тэгэхээр сум галт хэрэгслийн осол 5 гарсан нь 1.4%-ийг эзэлж байгаа юм. Түүнчлэн тесэрч дэлбэрэх бодисын осол 4 удаа гарсан байна. Энэ бол нийт гамшигын 1%-ийг эзэлж байна. Бичил уурхай нурангийн осол 6 гарсан бол химийн бодисын осол 41 удаа гарч усны осол 7 гэж бүртгэгдсэн байна. Бусад осол 285 бүртгэгдсэн нь гамшигын 80%-ийг эзэлж байна. Гамшигын хохирлыг хэлэх юм бол гамшигын улмаас 22 хүн амь насаа алджээ. Харин гамшигаас онцгой байдлын бааtruуд 352 хүнийг аварч гамшигын уршиг арилгах ажилд 38 сая төгрөг зарцуулжээ. Санамсаргүй байхад гай зовлон өөрөөс үүдэлтэйгээр ирдэгч бас хэлж ирэхгүйгээр хийсэд ирдэг зовлонгийн өмнө хүчин өгс хүн та аюулгүй орчноо бүрдүүлж амьдрах нь эрсдлээс хамгаалах хамгийн том арга. Өөр ямар ч арга энэ хорвоод шалгараагүй гэдэгтээ бас та бүхэн марахгүй биз. Энэ хөтөлбөрөөр үргэлжлүүлээд та бүхэнд онцгой байдлын нийслэлийн онцгой байдал өнөөдөр ямар байдалтай ажиллаж байна, улсын хэмжээнд онцгой байдлынхан ямар багж хэрэгсэлтэй, тоног төхөөрөмжтэй, төсөв мөнгөтэйгээр ажиллаж байна вэ гэдгийг бид бас онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Сүхбаатараас та бүхэн тодруулж хүргэх болно. Тэгэхээр Дарь Сүхбаатар манай студид тун утгагүй ажиллаж энэ талаар онцгой байдлын ерөнхий газрын ямар байдалтай ажиллаж байна вэ гэдгийг та бүхэнд бас энгийн байдлаар хүргэх болно. За зөвхөн Улаанбаатарт 21 цаг 40 минут болсон байна. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Дарь Сүхбаатар манай студид ажиллаж байна. Танд үзэгчдийн өмнөөс энэ оройн мэндийг хүргэе. Оройн мэнд. Тэгэхээр ингээд статистик тоонуудыг харж байхад хамгийн сүүлийн жишээ гэхэд гамшигын жишээн дээр ихтэл ялангуяа гал гарч байгаа тохиолдол бол санамсаргүй байдал буюу хариуцлагагүй байдлаас болж ихэнх хувь нь буюу 80 орчим хувь нь гарсан байна л да. Тэгэхээр та бүхний нөгөө урдсан сэргийлүүлж ажиллах энэ ажлын тогтолцоо зарчим өнөөдөр яг ямар байдалтай ажиллаж байна вэ? Мэдээж төсөв мөнгөндөө баригдаж байгаа асуудлууд байгаа бах. Энэ жилийн хувьд өмнөх жилээс ахицтай асуудал нь юу байна вэ? За юуны өмнө Игэл телевиз үзэгчдэд оройн мэнд төвшүүлж байна. Онцгой байдлын ерөнхий газрын шинэ удирдлага гэж хэлье да. Өнгөрсөн оны сүүлээр томилогдсон шинэ удирдлага
өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. За мэдээж эрэг залгамж гэж байх хэвээр. Төрийн одоо албаны залгамжаар 2004 онд онцгой байдлын ерөнхий газар гэдэг нэртэйгээр хуучин 1921 онд үүссэн аль төмөртэй тэмцэх газар. За мөн одоо 30-аад онд үүссэн иргэний хамгаалтын газар. За дараа нь одоо улсын нөөцийн газар гэсэн 3 одоо энэ чухал газар нийлж онцгой байдлын ерөнхий газар гэдэг засгийн газрын агентлаг бий болсон. За бидний үндсэн одоо үүрэг зорилго бол аварна, хамгаална, туслана гэсэн нэг юм үндсэн үүрэг чиглэл байна. За энийг үгэлж байгаа юм гэхээр өнөөдөр онцгой байдлын ерөнхий газар улсын хэмжээнд гамшиг аюулт үзэгдэл, гал төмөр, энэ дотор объектын болон ой хөрийн гал төмөр, за улсын нөөц бүрдүүлэх, за энэ бүх үйл ажиллагааг бол одоо хариуцж явуулж байгаамаа. Онцгой байдлын ерөнхий газрын өнөөдрийн хүртэл явуулсан үйл ажиллагаанд бол алдаатай оноотой зүйл мэдээж бий. За бидний хувьд нэн тэргүүнд тавьж байгаа хамгийн том зорилго бол өөрчлөлт сэргийлэх энэ ажиллагааг илүү одоо өндөр түвшинд, илүү өндөр чанарт гаргая гэсэн юм зорилго тавьж байгаа. Өөрөөр хэлбэл тодорхой хэлэхэд Аз талаас бид Японы стандартыг эрхэмлэнэ. Европ талаас бол Евро стандарт буюу яг нэрэндээ Евро стандарт бол үндсэндээ Герман стандартчууд энийг эрхэмлэнэ гэсэн ийм зүйл ярьж байгаа. Энэ юу гэж байгаа юм гэхээр Азад, Европт онцгой байдлын алба яаж ажиллаж байна? Юугаа гол чиглэл болгож байна? Аврах, гал сөнөх, улсын нөөц бүрдүүлэх энэ алба нь ямар бүтцтэй байна? Ур чадвар ямар байна? Сургалт ямар байна гэсэн цоошин стандарт бий болгоно гэсэн ийм зорилго тавьж байгаа. За энэ бол стратеги. За яг бодит байдал дээр амьдрал өнөөдөр ямар байгаа юм бэ? Бодит байдал дээр бол яг хуу түрүүн бас нэлээд тодорхой мэдээлэлүүд гарлаа. Өнөөдрийн цөөхөн хэдэн график харуулъя. За энэ дээр бол тоогоор хэлэх нэгээр яг ингээд зургаар харуулахад бол та бүхэн энэ бол энэ оны эхний 8 сарын статистик. Энэ бол өнгөрсөн оны 8 сартай. Энэ оны 8 сарыг харьцсан. Үерийн одоо усны осол үерийн аюул өртөж одоо амнасаа алдсан хүний тоо. Энд одоо өссөн байх. Үерт бол харин өнгөрсөн 13 байсан бол энэ онд бол арай 3 болж багсан. Гайгүй болсон. За мөн одоо 2 оны 8 сарын байдлаар улсын хэмжээнд орсон объектын гал төмөр. Объектын гэдэг нь барилга байгууламж гэр орон сууц тийм ээ. Энэ одоо ийм хэмжээр өссөн байх хэрэгтэй. Байх жишээтэй. За мөн энэ 2 оны 8 сараар гал төмөрт өртөж амнасаа алдсан, төлөгдсөн хүний тоо мөн ялгаагүй өссөн байх. За эхний 8 сард объектын гал төмрөөс аварсан хүн эд хөрөнгө. Бид бол өнгөрсөн оны 8 сард 167 хүний амнасаа аварсан бол энэ оны 8 сарын байдлаар 839. Өөрөөр хэлбэл одоо энэ бараг 7 дахин. Энэ юуг харуулж байна гэхээр нэг талаас мэдээж бидний ур чадвар сайжирч байна. Нөгөө талаас энэ одоо гал төмрийн осолд өртөх магадлалтай хүмүүс улам нэмэгдэж байна гэсэн үг. Энийг харуулж байгаа юм тоо. За одоо хоёрхан график нэг мэсээ харуулчих. Эрхэм үзэгчдод. Объектын гал төмрөөс өөрчлөлтийн сэргийлэх ажлын үзүүлэлт. Энэ бол маш чухал график. Үзүүлэлт гэхээр одоо ямар зүйлээр хэмжигдэх вэ? Ямар ажлыг урьдчилан сэргийлж байгаа айл өрхүүд болон байгууллага, иргэд компани тийг бид одоо галын одоо ямар аюул өртөх магадлал байна гэдгийг урьдчилан шалгаж зөвлөгөө өгч байгаа. Энэ зөвлөгөөний дагуу одоо шалгасан жишээ нь айл өрх, үндсэндээ ойролцоо, объект, илрүүлсэн зөрчил, харьцангуй арай бага, арилгасан зөрчил их, торгуулийн дүн их байна. За энд бол харамсалтай нь тодорхой албан тушаалтныг хамгийн дээд нь 200 мянган төгрөгөөр торгодог. Ийм нэг зүйл бий. Жишээлбэл одоо юу гэдэг юм? X гэдэг объектод тийм ээ. Хүн ам олноор үйлчдэг, үйлчлэгээ худалдааны төв, зах, дэлгүүр, одоо сургууль цэцэрлэг бай. Энд очиод зөрчил илрүүлээд зөвлөгөө өгнө. Удаа дараа буюу дахин илрүүлэлт, дахин зөрчил гаргах юм бол 200 мянган төгрөг торгоно. Энээс цаашаа бидэнд эрх хэмжээ байхгүй. Энийг бол бид нэмээдгүй гэж байгаа юм биш. Бид юунд анхаарах ёстой вэ? Өөрчлөлтөн сэргийлэх энэ ажиллагаанд илүү хүч хөрөнгө хаяа гэж байгаа. Илүү одоо техникийн дэвшил тийм ээ цахимаар байж болно. Одоо бол өөрхийн манай байцаагчид гал сөнөгчд бол айлуудаар явдаг байхгүй хуваагдаад. Өнөөдөр ээжинд гарлаа 24 цаг гарлаа буулаа. За нэг жоохон амраад тэгээд угаасаа ингээд графиктай. За 7 хоног төдөн айлаар авах хэрэгтэй. Төдөн одоо аж ахуй нэгж компаниар орох хэрэгтэй. Шалгалтууд хийх хэрэгтэй.
үүрэг чиглэх ёстой. Ийм л байгаа. Энийг бол менежмент өөрчлөх ёстой. Өөрчлөх хамгийн үндсэн зарчим бол иргэдэд энэ талын мэдлэг бий болгох, боловсрол олгох. Мэдлэг боловсролыг яаж дамжуулж өгөх вэ? Мэдээж хэвлэл мэдээллийн салбар чухал үүрэгтэй. Уялдаа ажиллахын тулд та бүхэн төсөв мөнгө хэрэгтэй болно. Тэгэл байх. Хэвлэл төсөв мэдээлэлээр мөнгөний хэдэн хувийг зарцуулах вэ? тийм хэвлэл мэдээлэл бол нэг үйлчлэлт бол зарим талд жаахан хатуу үйлчлэлт бол бараг улиг болтол сэрэмжлүүлэг явж байна л да. Явж л байгаа л та тийм. Тэгээ энэ аргаа бас өөрчлөх шаардлага байна гэдээ хараад байгаа. Аргаа өөрчлөн гэдэг бол иргэн хүн та өөрөө өөрийнхөө амь насны төлөө, эд тэрнгний төлөө, бусдын эд тэрнг амь насны төлөө, нийгмийн одоо аюулгүй байдлын төлөө ямар үүрэг хүлээх вэ гэдэг энийг зүйлийг бас их зөөлчилж, өөрөөр хэлбэл галт төмөртэй тэмцэх хуулийн шинжилсэн найруулгад бид нэлээд зүйл заалтуудыг шинжилж, зарим нь одоо өөрчилж, бараг 60% нь одоо үйлчж байгаа хуулийн 60% нь одоо өөрчлөлтөөр юм болж байгаа. Энийг бол хуулиар шинжилсэн найруулсан хуулиа гэж нэрлэнэ. Энэ хууль бол энэ намрын чулуун хэлцэх асуудалд багтаж амжаагүй. Гэтэ бид бол их хурлын гишүүн бөгөөд засгийн газрын гишүүн манай агентлагийг эрхэлдэг шадар сайд Тэрвш тавгад хандаад энийг одоо байнгын хорооны гишүүдэд ойлгуул танилцуулж энэ намрын чуулганд хэлцүүлэх асуудал нэмэлтээр оруулаач гэдэг юм хүсэл тавьсан байгаа. За аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүд үндсэндээ 100% дэмжиж байгаа. Энийг оруулах юм бол энийг яралтай батлах зайлшгүй шаардлагатай. Энэ дотор нэг чухал юм бол сайн дурын буюу төрийн бус байгууллагуудын хэлбэр байна. Жишээлбэл Германд сайн дурын маш том бүтц байдаг. 80 мянган хүнтэй бүтц. За Монголд жишээ жишээлээд ярив. За нэг сум бай. Завхан аймгийн Тосон цэнгэлгээ сум бай. За энэ суманд бол мэдээж хэрэг яг том сум учраас өөрийн гэсэн урах гал унтрах ангитай. За тийм юмгүй сум суурнууд зөндөө шүү дээ. 330-40 сум суурнаас. Энд бол сайн дурын 8 хүнтэй нэг бүлэг бий болгож байгаа. Энэ нь өөрөө хуулийн заач ёстой. Энэ бүлэг хэн байх? Мэдээ захиргааны нэг хүн байх ёстой. Энэ бол төрийн алба учраас. За сайн дураас сургуулийн нэг багш байт юм уу? За энэ талын алба өмнө эрхэлж байгаад одоо тэтгэвэр байсандаа гарсан одоо орох гал унтрах мэдлэг туршлагатай ийм нэг ахмад ажилтан байх юм уу? За залуучуудаас ингээд энэ хүмүүс яах ёстой бол эхний ээлжинд тодорхой хэмжээний одоо жижиг гал төмөр гарах ямар одоо эрсдэл байна. Энийг арилгахын төлөө сургалт юмнууд явуулчихсан юм да. Зайлшгүй тохиолдолд давгчгүй хүчин зүйлээр гал алдах юм гарах юм бол эхний ээлжинд яаж унтраах вэ гэдэг бүх одоо ийм график сургалтууд нь явцсан. Хамгийн түрүүнд дуудлага танд ирнэ. Та ийм үүрэгтэй, та удирдан зохион байгуулна. Баг ширхтийг нь яаж шийдэж тэнд төсвөөс гаргаж өгөх гэсэн юм цалин мөнгөтэй шийдэж өгч юм. Тухайн тухайд урамшуулалтай. Одоо юу гэдэг юм? Хийж байгаа ажлын бүтээмжээс хамаарат. Гэхдээ байнгын тодорхой нэг одоо тогтмол урамшуулалтай. За тэр нь бол тодорхой одоо үр дүнгээр хичнээн илүү их гамшиг осолгал төмрөөс сэргийлж чадж байна гэдгийг илүү үзүүлэлт болох. Ийм зарчмууд яригдана. За энэ төрөүний хэлсэн уучлаарай одоохон. Энэ одоо нөгөө хяналтууд байгаа. Гал төмөр унтраасан, гал төмөр гарсан акт заавал биелүүлэх албан шаардлага өгсөн нь илүү мэдээлэл гэдэг юм илүү ажиллагаа зогсоогдох тогтоол хянсан барилгын зураг илүү ашиглалтанд хүлээж авсан барилга. Энэ болгон манайхтай дамжиж ийм зүйлүүд байгаамаа. Тэгэхээр энэ оны ялангуяа 8-9 сард ингээд иргэдийн аж амьдралаа залгуулдаг хөл хөдөлгөөн ихтэй ингээд олонний газар гал төмөр гарч байсан иргэдийн сэтгэл ингээд их түгшүүртэй байдалд бас ингээд санамсаргүй байдал маань ийм зүйлд хүрэх юм а гэдэг нэг тийм айц түгшүүргээс мэдрүүлэл авах шиг боллоо л да. Гэхмэчлэн ингээд одоо худалдааны төвүүдээс гадна олон нийтийн хөл хөдөлгөөнтэй газруудад одоо галын аюулгүй байдал одоо хэр бүрэн бүтэн байдгийг тэрийг урдсан сэргийлэхийн тулд аж ахуй нэгжүүтэй мэдээж яг ийм байдлуудаар ажиллаж байгаа бах бас та бүхэнд ямар одоо тийм сургамж өгсөн юм бол сая жишээ наран төлөөн жишээ за саандаа бас гайгүй өнгөрлөө. За эхний ээлжинд бол мэдээж хэрэг бид бол нэгэнт одоо хуулиар хүлээсэн үүрэг өргөсөн тангарынхаа дагуу бол бүхэл боломжоор ажиллаж байгаа. Ялангуяа би онцгой байдлын албанд ажиллаж байгаа одоо баг тушаалын гэж хэлье. Яг жинхэнэ голомтонд хүрдэг. Яг гал унтраадаг. Яг уснаас хүн авардаг. Яг амшиг ослтой төрүүлж очдог. Энэ ахлагч, энэ аврагч, энэ гал соногч, энэ жолооч тийм ээ. Энэ одоо улсын нөөцийн салбарын жирийн одоо харуул манаач. Энэ улсуудаа бол юуны өмнө маш их талархаж явдаг байх хэрэгтэй. Онцгой байдлын албаны жинхэнэ цөмийг бол энэ улсууд хийдэг юм аа. Бид яах ёстой? Бид хуулийн дагуу илүү чадвартай, илүү одоо мэдлэгтэй энэ хүмүүсээ зохион байгуулж удирдах ёстой.
Нэг нөгөө хэлэхэд бол өнгөрсөн хугацаанд бол бас сайхан залуусан алдсан. Нодон хавар дорндын төмөрт талын төмөрт 4 сайхан залууга алдсан. За нисэх тэрэгний осол байна. Менэм осол байна. За сэлэнгийн сургамж байна. Их хүү хоёрыг бид алдсан. Энэ бол бидний л алдаа. Дахиж ийм алдаа гаргахгүй төлөө бид яах ёстой гэдгийг нэлээд нарийн ярьж байгаа. За нийт л бол төр засаг өнгөрсөн жилээс энэ жил бол илүү их төсөв хөрөнгө тавьж өгсөн. Энэ дээр бол одоо зөвхөн тоног төхөөрөмж, гал унтраах машин, аврах машин, аврах хувцас хэрэглэл багаж тийм ээ. Энэ бүхэнд бол 12 онд 7.2 тэрбум төгрөг төсөлж байсан бол 13 онд 7.3 тэрбум төгрөг. Нийлээд энэ 2 жилд бол 14.3 тэрбум төгрөг. За хувцас хэрэглэлд 12 онд 1.5 тэрбум төгрөг зарж байсан төсөлж байсан бол энэ онд 5.7 тэрбум төгрөг. Үндсэндээ бараг 4 дахин илүү. Энд бид нар бол ур чадвараа дээшлүүлж аврах гал унтраах аврагчийн, гал унтраагчийн, гал сониогчийн өөрийгөө хамгаалах хувцас хэрэглэл техник хэрэгслийг илүү чадваржуулж ингэж ажиллахад үүрэгтэй. За эх жилүүдэд мэдээж ирэх төсөв нэмэгдэх бах. Яагаад гэвэл харамсалтай нь дэлхийн цаг уурын дулаар л тийм ээ. Энэ одоо хүний хүчин зүйлээс болж за зарим талаар их одоо үйлдвэрлэл тийм ээ. Энэ их зүйлээс болж байгаа янз бүрийн гамшиг, янз бүрийн аюулт үзэгдэл нэмэгдэж байгаатай холбоотой бол онцгой байдлын албаны үүрэг чиглэл, хамрах хүрээ, хүн хүч, техникийн чадамжийг бол зайлшгүй дэвшлүүлэх юм шаардлага гарч байгаа. Тэгэхээр төсөв мөнгө нэмэгдээд байгаа мэдээ сайн хэрэг гэхдээ л мэдээж бас хангалттай хүрэлцээтэй юуг харах юм бол бас учир дутагдaltaй. Учир нь жишээ сүүлийн жишээ гэхэд их хоёрын жишээ дээр жишээ нисдэг хэрэгтэй байсан бол гэдэг асуултууд маш ихээр гарч байсан. Өөр арга сам хэрэглэж болоогүй юу гэд гих мэтлэн ингээд онцгой байдлын бааtruуд гар нүцгэн шахвал галын өдөөч тэр услууч тэр орж ил байдаг. Энэ бүх одоо багш тоног хэрэгслүүд одоо хизээ сайжирч гайгүй болох бай. Харьцангуй сайжирч байна. Харьцангуй сайжирч байна. Гэтэ яг бодит амьдрал дээр бол бас болоогүй байна. Юуны өн би түрүү хэлсэн. Хамгийн ойрын хугацаанд Япон стандарт, Евро стандарт гэдэг юу гэлээд байгаа юм гэхээр нэгд тэр орнуудад тэр их туршлагатай. Тэр их илүү гамшиг газар хөдлөл болдог, цунами болдог тийм ээ. Айхтар одоо хэмжээний гал төмөр болдог. Одоо шинэ Калифорнид, Индонез тийм ээ. Эднээс туршлага судалж мэдээж хэрэг энд зохицох төвчний албан тушаалтнуудаа явуулж байгаа. Сургалтууд нэлээд явж байна. За багаж техник тоног төхөөрөмжийг бол яаралтай үнэхээр дундуур нь ямар нэгэн тендерийн бодлоо одоо чанаргүй юм шахдаг энэ байдал хэрэг байсан бол энэнийг эрс тас цохиж яг номын ёсоор нэм авч өгч хэвээр. Хувцсны материалч тэр гал унтраах хэрэгсэлтч тэр. За би яга Япон гэж олон удаа яриад байгаа юм гэхээр дөнгөж саяхан нийслэлд 22 цоошин галын одоо бүрэн чадамжтай гал унтраах техник орж ирсэн. Энэний сургалт, энэний бүх зүйл бол одоо Японы JICA-гийн хөрөнгөөр орж иж байгаа. Энэ бол Улаанбаатар нийслэлийн хувьд маш том боломж. Энэний одоо хүчээр энэндээ маш хурдан дадлагжиж ур чадвар суусан гал соногчдын хүчээр бид наран туулын төмрийг бол богино хугацаанд харж чадсан. Энэ бол бас нэлээд том төмөр байсан. Энийг бид Японы элчин сайд албан ёсоор бас уламжилсан л да. Энэ бол одоо бидний хамтын ажиллагаа үнэхээр үр дүнд хүрч байна гэдгийг. Цаашид энэ ослууд гараад байх юм уу? Тий. Санаагаар улдагсан гармааргүй байна. Харамсалтай нь одоо хүнээс үл хамааран заримдаа хүний хариуцлагаас болж энэ ослол харамсалтай нь гарсаар л байх болно л доо. Энэний төлөө л онцгой байдлын алба ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр сургалттай, ур чадвартай, сахилах хариуцлагатай улам илүү анхаарна. Энэ дээр л одоо хэвлэл мэдээллийн таа охин бас дэмжиж туснаа гэж хэлж байна. Хөтөлбөрийнхөө төгсгөлд их маш таас товчхон хариулбал хугацаа маань дуусч байна л да. 2010 онд жишээ Японы цунамигаар Монголын онцгой байдлынхаа очиод ажиллаж байсан. Бие биенээсээ туршлага судалж байгаагаа ярьж байсан л да. Гэх мэтлээ одоо энэ жил ч юм уу эх жил энэ сургалт туршлагыг ингээд судлах тал дээр олон улсын жишээнээс сурах тал дээр ямар ажил төлөвлөгдсөн байна вэ? Ямар хүмүүсээс сурах гэж байна? Тий, одоо эхний ээлжинд одоо энэ онд Солонгос улсад галын техник спортын дэлхийн арга тэмцээн болно. Тэмцээнд оролцох нь. Дэлхийн арга тэмцээнд манайх одоо өөрийн баг тамирчтай
гаргацсан бэлдэж байгаа. Урд За, нь энэ оролцож бол байсан маш манай. урд нь оролцож байсан л доо ер нь. Гэтэ үе үеийн олон улсын тэмцээнд дэлхийн аргуудаас ганцааршин төрлөөр энэ төр 70 он медаль авч ирсэн юм зүйлүүд бий. За, нөгөө нэг зүйл бол одоо Казахстанд, за мөн Беларуст, Оросын холбооны улсад сургалтууд явж байгаа. За, цаашид бид зөвхөн одоо явж сурах биш, Монголын нөхцөлд бас мэрэгчлэнүүд урьж, Монголын онцлог 100 ийм, Монголын үер ус ийм, гал төмрийн Орчинд нь бас сурах яаж гэж. орчинд нь сурах ийм боломжуудыг судалж танилын ажиллагаа хийж байгаа. За баярлалаа. Тэгээд тантай бас энэ талаар илүү дэлгэрэнгүй ярилцах хаа гэж бодож байна. Манай студид ирж онцгой байдлын ерөнхий газрын тухай бас үзэгчдэд энэ он төсөв мөнгө нь ямар байна, багаж хэрэгсэл нь ямар байна, сургалт орчин, урдсан сэргийлэх гэдэг асуудлаас ямар байна гэдэг дээр тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Үзэгч та бүхэнд бид онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Дарь Сүхбаатарыг уулзууллаа. Тоон хөтөлбөр энэ удаад та бидний аюулгүй амьдралын төлөө гэж одоо тоо мэдээллүүдийг томилж үзүүлэлээ. Анхаарлаа тусанд баярлалаа.